Энэ семестр л яг ална гэсэн бодолтойгоор бид нэр хичээлийнхаа шинэ семестрийг хичээлийнхаа шинэ жилийг эхлүүлдэг. За тэгвэл энэ зорилгондоо хүрэхийн тулд бид нэр бага бяцхан алхмуудыг бол хийх ёстой. За тэгээд би та бүхэнд өнөөдөр бяцхан зөвлөгөө болон типүүдийг хүргэхээр бэлтгэлээ. За намайг Жаргалмаа гэдэг. За би санхүү эдийн засагт багшилдаг. За тэгээд ер нь энэ багшлах хугацаанд оюутнуудаасаа болон өөрийнхөө бас мөн хувьдаа хэрэгжүүлдэг бяцхан зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэе. Хамгийн ихний зөвлөгөө маань юу вэ гэхээр энэ суралцах journey энэ idle гэдэг маань болохоор нэг хэдхэн сарын хугацаанд үргэлжлээд дуустдаг зүйл бол биш. Энэ болохоор ойролцоогоор 3-аас 4 жилийн хугацааг бол бид нэр зарцуулдаг. За тийм учраас бид нэр тэр үедээ шантран буцмаар санагдана. Яг ийм асуудлуудтай нүүр тулдаг. За тэгэхээр бид нэр зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Та яг эцсийн дүндээ яг хаана орох гээд байгаа юм яагаад та сурж байгаа, яагаад та энэ сургуулийг сонгосон гэдэг тэр зүйлийг бол бид нэр олох хэрэгтэй. Тэгэхээр угаасаа яг нөгөө юм хичээлийн шинэ жил эхлээд шинэ семестр эхлэх үед бид нар нэг юм дотор нэг юм төрдөг дөө. За би яг энэ жилийг ална энэ жил энэ семестр би бүр ингээ бүх хичээл дээрээ дөрөв голчтой гарна гэдэг ч юм уу. Тэгэхээр яг тэр энэ зүйлийг ингээд бид нар өөртөө суралцаж эхлэхээс өмнө тултал ингээд мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр яг тэр нэг юм гоё юм догтлол яг ийм мэдрэмжүүд ингээд төрөөд ирэхлээрээ ингээд ингээ мотивац авдаг. Яг гэхдээ энэ бас байнга үйлчлэлгүй л дээ. Гэхдээ бид нэр яг энэ зорилгоо тодорхойлоод тэр нэг юм мотивацийг ингээд авсан байгаа цагт жоохон шантрах гад ирэхээр энийг ингээд боддог. За дээрэс нь бид нэр нөгөө хүрээлэн байгаа орчингоо яг тэр зүйлээр бий болох хэрэгтэй. Жишээлх юм бол таны хамгийн их цагийг өнгөрөөдөг аппликейшн ч юу вэ? Магадгүй Instagram ч юм уу, TikTok ч юм уу тий. Тэгэхээр энэ зүйлсүүдийг та яг энэ сурах study with me гэдэг ч юм уу сурах юм мотивац өгсөн бичлэгүүдээр ингээд дүүргэж өгөх юм бол яг ингээд зүгээр ингээд хийцгүй суугаад ингээд скроллдод яг тэр үед ийм бичлэгнүүд гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр би бас яг энийг ашигладаг. Тэр миний хамгийн их ингээд цагийг өнгөрөөж байгаа тэр платформ дээрээ сурдаг тийм хичээл хийж байгаа ч юм уу эсвэл мотивац авч байгаа иймэрхүү юмнуудаа бол ингээд оруулж өгдөг. За тэгснээр болохоор би ингээд жоохон залхуурах үедээ ч юм ингээ хараад нэр надад ийм юм хэрэгтэйсэн биз дээ гэдэг тийм зүйлүүдийг бол авдаг. Тэгэхээр яг ядаж бид нэр өдрийнхөө цагийг өнгөрөөж байгаа тэр social application дээрээ яг тийм зүйлүүдээр дүүрэх хэрэгтэй. За тэгэхээр яг тэр сэтэлжүүлэлтийг бид нэр өөрсдөө ингээ бий болох хэрэгтэй. За дараагийнх нэг зүйл нь болохоор хичээлээ таслахгүй байх. За яг ингээд ер нь бүх юмнууд ингээд ер нь захин болоод тий бид нар видео лекцийг үзээд ч юм уу ингээд суралцах боломжтой болсон. Гэхдээ яг бид нар угаасаа төлбөрөө төлөөл нөгөө талд нь багш нь бас ингээд ажиллаа хийж байгаа нөгөө талд нь та төлбөрөө төлөө сурж байгааг учраас яг тэр техникийн цагийг үр дүнтэй байлгах хэрэгтэй. Тэгэхээр яг ийм захин видео лекц үзэх яг тэр техник дээр суугаад дотор нь ингээд ороод сонсох хоёр бүр асар их ялгаатай. Тэгээд дээрээс нь зарим багш нар яг шалгалтын дээр орж ирдэг юм асуултуудаа ч юм уу баг зэрэг юм типүүдийг бас лекц хийхэд туршдаас өгдөг. Тэгэхээр бид нэр яг тухайн хичээлийнхаа семестртээ хичээлдээ оролцоод ингээд явах юм бол их зүгээр. Дараагийн нэгэн тип нь болохоор та суралцах арга барилаа тодорхойлох. Тэгэхээр яг энэ суралцах арга барил дээр болохоор active learning буюу яг юм идэвхтэй суралцах ийм аргууд гэдэг л да. За тэгэхээр бид нар нийт сонсож авсан мэдээллийнхаа 10%-ийг мэдлэг болгон хүлээж авдаг. Тэгэхээр нэгсний таны сонссон мэдээллийн 10% нь л танд үлддэг. За болохоор таны хүлээж авсан мэдээллийн 15% нь яг харсан тэр мэдээллийн 15% нь танд үлддэг. Тэгэхээр нүдэрээ бас мөн харах хэрэгтэй. За 20% нь болохоор та сонсох болон харах үйлдэлийг зэрэг хийснээрээ таны дээр авсан мэдээллүүдийн 20% нь бол танд үлдэнэ. За харин бид нар хоорондоо ингээд тухайн сэдвийн талаар ярилцах ч юм уу ийм харилцан яриа үүсгэж байгаа тохиолдолд тэр мэдээллийн 40% нь бол ер нь танд үлддэг. За 80% нь болохоор яг бид нар тухайн зүйлийгаа яг бие даагаад практик дээр ингээд ажиллаад бие дааж хийж байгаа тохиолдолд энэ мэдээллийн 80% нь бол танд үлддэг. За харин 90% нь болохоор бид нэр хин нэг нь заах үед яг нь тухайн мэдлэгийн мэдээллийн маань 90% нь бол танд үлддэг. Тэгэхээр нөгөө багш нар ингээд яг тухайн хичээл дээрээ ингээд айгуу сайн мэдлэгтэй байдаг шүү дээ тий. Тэгэхээр эн чинь нөгөө би өөрөө тэр мэдээллийг мэдлэгийг ингээд
өөртөө шингээж авч иж би бусдад хүн зааж өгнө. Тэгэхээр би өөрийнхөө хийж мэдэхгүй юмыг бусдад зааж чадахгүй учраас яг өөрөө тэрийг ингээд эзэмших хэрэгтэй. Семестр эхлэхээс өмнө бид нар багш нараа сонгодог. Тэгэхээр нэг багшийн тэр заах арга барил болон тухайн оюутны суралцах арга барил хоорондоо ингээд яг матч хийгээ те. Яг ингээд болох юм бол тэр бүр үнэхээр амжилттай суралцдаг байхгүй юу? Тэгэхээр нэг хичээл сонгохоос өмнө боломжтой бол багшийнхаа талаар жоохон мэдээлэл цуглуулад тий одоо хамт одоо сурдаг байсан найзуудаасаа ч юм уу эсвэл одоо дээд курсынхаа ах чинараасаа ч юм уу тий асуугаад яг ямархуу заах арга барилтай заадын тий гэдэг талаар ингээд ийм мэдээлэл цуглуулад энэ нь бас таны суралцах арга барилтай матч хийж гинүү гэдгээ харах юм бол энэ бол аюу тийм амжилттай суралцах ийм одоо үндсийг бол тавьж өгдөг. Тэгэхээр өөрийнхөө сургах арга барилаа тодорхойлохоос гадна тухайн багшийн заах арга барил нь ямар байгаа вэ гэдгийг сайн судлаарай. За дараа нь болохоор сурах тэр орчинг бүрдүүлнэ. За ялангуяа одоо яг сургуулийн номын сан ч юм уу эсвэл одоо төв номын сан зэрэг одоо энэ газрууд дээр ингээд очиод яг хичээл хийх юм бол яг тэр нэг юм уур амьсгал юм атмосфер мэт юм яг юм тэнд байгаа хүмүүсийг ингээ харахаар бүр цаанаасаа л нэг юм хичээл хиймээр ингээ ямар нэг юм уншмаар их санагддаг. Яг кофе шопд суугаад хичээл хийж болно л доо. Гэтэ энэ жоохон зардалтай юм санагддаг. Яагаад вэ гэхээр нэг кофе ингээд авна, хажуугаар нэг идэх юм авна гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд жоохон зардлын хувьд бол асуудалтай. Тэгэхээр нэг номын сан дээр очиод карта нийлгээд тэгээд тэнцэнэ яг үр бүтээлтэй нэг 2-3 цаг суухад бол бас сайн бүтээмжтэй байдаг. Тэгэхээр яг тэр нөгөө байшин чингсэн тэр энерги бүх юмуд нь бидрийг ингээд улам гоё юм хичээл хийх юм урам зориг бол өгдөг. За тэгээ дээрэс нь одоо нөгөө сүүлд ийм нөгөө капсул одоо study room байдаг штэ тэгээ ийм жижигхэн суралцдаг юм өрөөнүүд тэгээ тэрэн дээр ингээд цагийн ингээд мөнгө төлөөд бас ингээд оролцуулсайг зүгээр. За миний мэдхийн болохоор Union Building-ийн тэнд нэг яг тийм study room байт юм аа. Тэгээ би бол яг тэнд бас нэлээд сууж ус юм хийжсэн. Тэгэхэд бол нөгөө яг тэгээ хин ч ингээд надад саад болохгүй би яг ингээд тэр өрөөнд яг ганцаараа тэгээ ингээд хичээлийнх орчингоо яагаад тэгээ жоохон ингээд төвлөрөхгүй байх юм бол чихчээ зүүж яагаад ч юм уу ингээд төвлөрч хичээлийг хийдэг. Тэгэхээр яг хаана ингээд та хичээлээ ивэл илүү сайн анхаарал чинь төвлөрч ийн тэр одоо орчингоо бүрдүүлэх хэрэгтэй. За тэгээ дараагийнх нь болохоор тэмдэглэл хөтлөх. Тэрийн тэмдэглэл хөтлөх дээр болохоор бид нэг үр дүнгүй баахан юм ингээд заримдаа хуулаад бичээд байгаа юм санагддаг байхгүй юу. Тэгэхээр яг яавал яг тийм үр дүнтэй одоо хөтлөлт хийх вэ гэвэл тухайн одоо тэр нэг юм сэдвийнхаа талаар тий одоо ном сурах бичих ч юм уу лекцийн тэмдэглэл материал байгаа. Тэрийг яг юу ч бичгүйгээр зүгээр яг төвлөрөөд унших. Уншиж дуусныхаа дараа дэвтэр номоо хаагаад яг нэг цаас гаргаж агаад яг санаж байгаа юмнуудаа бичих. За тэгээд бичснийхаа дараа болохоор би сая юуг ингэ бичиг үлдээсэн байна. Юуг би санахгүй байна гэдгийг буцаагаад нөгөө эргүүлээд номоо ч юм уу те эргүүлэн сөхөх. Энэ арга бол бүр үнэхээр бест ажилдаг арга. Бид нар одоо марафон бэлтдэгтэй гэжлэгэн марафонд бид нар гинт бийж байгаа л 42 км бол гүйдэггүй. Тэгэхээр ингээд одоо тий багаар ингээд өөрийнхөө биедээ тасгаад тий одоо тэр гүйлтийнхаа амьсгалаа тохируулаад ингээд гүйдэгтэй гэжлэгэн хичээлч гэсэндээ яг үнтэй ижилхэн. Бид нар гівэнт бийж байгаад амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр ингээд яг 7 хоногтой тухайн хичээлдээ дор хаяж нэг 2-3 цагийг тий зарцуулдаг. Өөрийнхөө одоо тайм менежмент загтыг цагийн менежмент гэхээс илүүтэйгээр ийм энергийн хуваарлтыг бол бас айгүй зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг яг зарим хичээлүүдийн нөгөө онцлогоос нь хамаарат тоо боддог хичээлүүд байна. Тооцоолол анализ хийдэг хичээлүүд эсвэл нэг бол нэлээд их юм уншиж судалдаг ийм хичээлүүд байгаа. Тэгэхээр аль нь дээр нь илүү таны одоо энерги зарцуулагдаж байна. Тэгэхээр тэр хичээлээ төрүүлээд эхлээд хийх хэрэгтэй. Ялангуяа ийм нөгөө уншдаг төрлийн хичээлүүд байх юм бол найз нөхдөдтэйгоо одоо сэдвээ уншаад тэгээ хоорондоо ярилцвал бас их үр дүнтэй байдаг. За тэгээд дараа нь болохоор нөгөө мэдээж одоо сэтгэл зүй болон таны эрүүл мэндийг чухал ер нь ингээд өмнөх өдөр нь нойргүй хончих юм бол яг нөгөө маргааш нь тий одоо танхим дээр багшийн ярьж байгаа юмыг ойлгож харагдаач. Нөгөө нэг анхаарал нь төвлөрөхгүй нойрон хүрээд тэгээ багш нь яаж идэл ингээд нэг хүмүүс ингээд юм яриад ирэхэр чинь ингээд яг нойрон хүрээл нүдэн анилтал яг тэгдэг штеп. Тэгэхээр яг юм яг бүтэн нойр авах хэрэгтэй. Яг 7-8 цагийнхаа нойрыг яг хангалттай сайн аваад зэрэг цагтаа зэрэг унтах цагтаа унтах юм бол айгуу зүг болно. За тэгээ дээрээс нь сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал байгаа. Тэгэхээр ямарваа нэгэн зүйл дээр бид нар нөгөө
одоо санаа зовнилтой ч юм уу те одоо ийм байх юм бол нөгөө бас анхаарал төлөх чадвар бас мууддаг. Тэгэхээр ядаж ингээд нөгөө бие физиологоо эрүүл байлгахын тулд нэг гарч алхахдаг ч юм уу те 7 хоногт нэг удаа ууланд гардаг ч юм уу. Тэгэхээр яг сэтгэл зүй болон биеийнхээ эрүүл мэндийг одоо эрүүл байлгаснаар бид нар бас мөн одоо суралцах явцдаа амжилт гаргах боломжтой байдаг. Тэгээд дээрэс нь одоо тухайн ойлгохгүй байгаа ч юм уу те одоо тэр хичээлийнхаа талаар, сэдвийнхаа талаар бусад төрлийн их сурвалжуудыг ашиглах. За энэ дээр одоо YouTube ч юм уу, бичлэг ч юм уу одоо ялангуяа бид нар нөгөө подкастыг сонсдог шүү дээ. Тэгэхээр тэр сэдвийн чинь талаар ямар одоо нөгөө подкастууд байна, холбоотой юмнуудыг сонсоод ирэнгүүт энэ чинь энэ талаар яриад байгаа юм байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар бол ойлгодог. Тэгэхээр ингээд бид нар бусад төрлийн их сурвалжуудыг суралцахдаа сайн ашиглаж сурах хэрэгтэй. Дараагийн одоо нэг юм бяцхан типүүдийг одоо тэг хөрөх юм бол eat the frog in the morning буюу бүгс бид нар мэлхий идэх юм бол гэж амуугаа амттайгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн хэцүү хүнд гэж бодсон юмнуудаа хамгийн эхлээд хийх. За энэ бол бүр одоо өглөө босоод хамгийн хэцүү гэж бодсон юм байгаа юм гэдэг. Яагаад вэ гэхээр бид нар ингээд тухайн ажлаа эхлэегүй мөртлөөсөө л ингээд айгаал санаа зовоолё энэ тест амар хэцүү дээ гэл ингээд боддог байхгүй. Тэгэхээр яг хэцүүгээ санагдсан ажлаа хамгийн түрүүнд өглөө босоод хийх юм бол тэр нь энэ гайгүйсэн биз дээ гэж явдаг. За тэгээд заримдаа нөгөө хитрхи их ингээд юм цаг зарцуулдаг ажлууд их байдаг. Гэхдээ энэ хийхгүй л болдоггүй. Гэхдээ тэр ажлуудыг бол төрдөө хоошин тавьж агаад хамгийн том гэж санагдсан тэр одоо нөгөө том юм бол чулуу шиг тийм ажил байгаа шүү дээ. Тэдгэрүүдийг эхэлж хийвэл зүгээрээ. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор Паретогийн зарчмыг ер нь бол баримтлах хэрэгтэй. Энэ болохоор 82-ын зарчим. Юу вэ гэхээр бид нар бүх зүйлийг төгсгийг албагүй. Тэгэхээр та одоо ямар нэгэн ажлаа хийж байгаа бол одоо бие даалт ч юм уу хийж байгаа бол бүр 100% төгс бие даалт гэж угаасаа байхгүй. Тэгэхээр яг 80% гүйцэтгэлтэй байгаад тэгээ үлдсэн 20%-ийг нь одоо юу гэж юм те бага хугацаа зарцуулаад бага энерги зарцуулаад хийвэл илүү тохиромжтой. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Өөрийнхөө зорьсон зорилго семестртээ тавьсан тэр зорилттой заавал хүрээрэй. За тэгээ баяртай.